네, 안녕하십니까. 기업을 시가 서번트 패밀리에서 열정 사업하는 윤주 그린다입니다. За сайн байна уу? Шинаа группийн Сапант багийн одоо хичээнгүй ажиллаж байгаа UNGU ногоон дайман цолтой хүн байна. 네, 오늘 제가 강의해드릴 내용은 전 제품 Q&A를 Өнөөдөр 알려드리겠는데요. та бүхэн заах байгаа хичээл маань хүмүүсийн асуудаг асуулт хариултын хичээлээр зааж өгч бодож байна гинэ. 그 전에 먼저 저희 제품 하나하나씩 가볍게 설명을 드리도록 하겠습니다. За тэрнээс өмнө би та бүхэнд бүтээгдэхүүний талаар товчхон тайлбар өгөөд өнгөрөё. 먼저 여러분들이 너무 사랑하시는 셀비아 앰플과 디바이스입니다. За хамгийн түрүүнд танилцуулах бүтээгдэхүүн маань та бүхний хамгийн хайртай, хамгийн ойрхон байдаг одоо device буюу манай одоо цацдаг аппарат маань байна. 많이들 알고 계신 것처럼 양수줄기 세포를 기반으로 사용이 되고 있고요. За та бүгдээрээ сайн мэдэж байгаа. Та бүхний ойлголтын дээр суурилсан хүний одоо үүдлээсээс одоо гаргаж авсан эмблигээ цацдаг. 지구상에서 가장 어리고 깨끗한 앰플이기 때문에 효과가 그만큼 좋습니다. За энэ дэлхийн ертөнцийн энэ дэлхий дээр хамгийн одоо анхдагч буюу үүдлээс залуу эс байгаа учраас хүмүүст их сайнаар нэрлэгддэг. 또한 뿌리는 디바이스를 이용을 하기 때문에 피부 속까지 깊숙이 들어가서 엘라스틴을 생성해주는 역할을 합니다. За тэгээд энэ эмплиг маань одоо үүдэлсний энэ бэлтгэлийг маань энэ аппаратын дотроо хийгээд маш нарийнаар одоо цацаж хэрэглэдэг учраас одоо бидний арьсанд одоо дутмаг байгаа коллаген буюу эластинийг одоо төлжүүлж сэргээж өгдөг. 그래서 피부 타입에 상관없이 오리건으로 케어가 가능하고요. Тийм учраас хүний биеийн одоо хүний арьсны давхраг ямар ч байсан одоо хэв маяг ямар ч байсан хамаагүй бүх одоо арьсан дээр давхарлах тохиромжтой энэ ганцаар бүх асуудлыг шийднэ. 미세 분사로 피부를 순환시켜주기 때문에 마사지 효과까지 가지고 있습니다. За тэгээд арьсанд маань хамгийн их тохиромжтой одоо агаараар буюу одоо цацаж одоо шахалтаар ордог учраас хүний арьсанд маань нэг бодлын массаж хийсэнтэй адилхан үр дүн өгдөг. 그래서 먼저 첫 번째로 앰플을 뿌리면 간지럽거나 따끔거리시는 분들이 계신데요. За эхний асуулт нь хүмүүс эмплиг цацах юм бол жоохон захнаад байна, жоохон халуун оргиод байна, улаавч чинь гэж хэлдэг гинэ. 이건 바로 피부 보호막과 장벽이 무너졌다는 신호입니다. За энэ нь юу гэсэн үг гэхээр тухайн хүний арьсны гаднах давхраг буюу одны арьсны хан нь одоо муудсан байна гэдэг нэг одоо илэрхийлэлт байгаа. 건조한 피부 사이사이에 수분이 들어가면서 간지러우실 수 있고요. Яг тэгэхээр одоо хитрхи хураа арьстай хүмүүсийн одоо арьсны завсраар одоо хит хурааш байгаа учраас түүний завсраар эмпул орсноор тухайн хүн захтанж байгаа юм шиг тийм мэдрэмж төрж час хийж яж магадгүй. 미세한 상처를 치유하는 과정에서 따끔거리실 수 있습니다. Тэгээд маш жижиг сажиг тэр одоо хүмүүдний нүүрний өөсийн үдийг одоо хэвэн болгож эдгээд сэргээж байгаа учраас магадгүй тэр хүнд час хийж байгаа тийм мэдрэмж өгсөн байж болох юм. 그래서 무너진 피부 장벽을 다시 튼튼하게 해줄 보습이 중요한데요. Тийм учраас одоо бидний арьсны давхраг нуурсан байгаа бол хэвэн биш байгаа бол тэрийг мамцаа нөхөн сэргээхэд бол бид нарт нүүрэндээ бид чигийг маш сайнаар өгөх хэрэгтэй. 수분이 많은 세럼과 장벽을 만들어주는 카밍 크림을 같이 사용해 주시면 좋습니다. За манай бүтээгдэхүүн дотроос одоо бидний нүүрэнд хамгийн сайн чигийг өгдөг одоо пустин серум байгаа. Түүний дараа бидний энэ арьсыг одоо хөгжиж өгдөг, одоо босгодог, одоо камин крем тус маань бас хэрэгтэй байгаа тэр үед. 다음으로 좁쌀 여드름이 올라오시는 분들이 계신데요. За дараагийн асуулт хүмүүс одоо ингээд шар будаа шиг жижиг юм нүрээр гараад ах шиг байна гэж хэлдэг. 이런 분들은 주로 고가의 고급 화장품들을 쓰신 분들이 많습니다. За яг иймэрхүү шинж тэмдэг ямар хүмүүс хэлдэг гэхээр хитрхи үнэтэй гоо санаа бүтээгдэхүүнийг хэрэгжилж ийсэн хүмүүс манайхыг цагцаа тэгж хэлэх тохиолдол байдаг. 고영양 성분이 피부 속으로 못 들어가고 돌아다니고 있다는 뜻인데요. Тэр нь юу вэ гэхээр одоо яг манай бүтээгдэхүүн маань одоо энэ хүний арьсанд цацагдаж үн орч чадахгүй одоо ингээд арьсны наад өнгөр хэсэгт байгаад байна гэсэн үг гинэ. 저희 앰플을 쓰시게 되면 피부를 순환시키면서 이런 돌아다니는 것들을 배출시켜 줍니다. Одоо арьсанд маань одоо ингээд нэг бодлын тойроод одоо хэсүүчлээд явж байгаа гэдэг юм одоо тойроод явж байгаа одоо арьсны тэр хэвийн бус байдлыг тэнцвэржүүлж өгдөг байгаа. Манай эмплиг зацах юм бол тэр хүмүүсийн арьсыг хэвийн амьсгалахад маш тусалдаг нэг бодлын одоо эдгэрч байгаа явц юм аа. 그래서 빠져나가고 나면 더 맑고 깨끗한 피부를 얻으실 수가 있습니다. Одоо арьс маань хороо гадагшлуулах юм бол түүний дараагаар одоо та гэгээтэй цэлмэг гоё царайтай цайрсан царайг та өөрөөсөө авч харах болно. 그래서 클렌징을 깨끗하게 해주시는 게 중요한데요. Тийм учраас бид нэр одоо манай бүтээгдэхүүний нүүр цэвэрлэгч байгаа. Цэвэрлэгчээр нүүрний хангүнийг цэвэрлэх хэрэгтэй.
클렌저는 약산성 기능을 해주고 클렌징 바는 중성 기능을 가지고 있어서 같이 사용해 주시면 훨씬 더 좋습니다. За хэрвээ team арьстай team хүн байгаа бол нэгдүгürt манай одоо team cleanser-ыг цагаан нүүрний гүн цэвэрлэгчээр цэвэрлснийхээ дараа цэвэрлэгч манай хатуу савгаар угаах юм бол илүү их үр дүнтэй. 다음으로 쓰시다 보면 각질이 일어나시는 분들이 계신데요. За зарим хүмүүс ямар асуултыг асуудаг вэ гэхээр айгүй их арьс гуйжаад байна. Энийг засгаа гэж хэлдэг. 우리 피부는 원래 안에 있던 피부가 밀려나면서 바깥으로 나오게 되어 있습니다. Угаасаа бидний арьсны бүтэц маань одоо дотроос хэрэггүй айдас маань гадагшилж идэг байгаа. 이거를 재생되는 주기라고 이야기를 Энийг 하는데요. бид нэр ямар үе гэж хэлдэг вэ гэхээр миний арьс одоо төлжиж байгаа, хүн сэргээж байгаа явцаа гэж хэлдэг байгаа. 우리가 나이가 들수록 재생 주기가 느려집니다. За бидний одоо нас ахих тусам одоо бидний арьс нөхөн төлжих хугацаа маань одоо хурдсах биш бурууддаг. 그런데 앰플을 사용하시게 되면 빠르게 재생이 되면서 각질이 다시 나오실 수가 있어요. Харин бид нар одоо энэ эмплийг нүүрний насаж хэрэглэх юм бол одоо тэр арьсны одоо удаашруулж исэн юм маань хэвийн болгож харин хурдан өөрчлөлтийг өгөө. 그래서 주기가 빨라지는 거라서 각질이 나오는 게 정상입니다. Тийм учраас одоо гуйжаад байна, тэгээд байна гэж хэлсэн хүмүүс маань үгүй энэ бол таны хэвийн болж байгаа үед явц учраас та тэр нь санаа зовох хэрэггүй. 그래서 필링젤과 필링패드를 함께 사용해 주시면 좋습니다. Ер нь бол тийм үед давтагцаар 28 өдөр хийвээ үргэлжлэхэд ер нь нүүр усаа сэргээд ирдэг гинэ. Тэр үед бид гуйжуулагчийг сайн хэрэглэх хэрэгтэй. 그리고 건조하고 당기시는 분들이 계신데요. За зарим хүмүүс нүрийг хуурашаад байна, таталтаад байна гэж хэлдэг. 피부의 유수분 밸런스가 깨져 있기 때문에 그렇습니다. тэрийг хуурашаад таталтаад байна гэдэг хүмүүсийг харах юм бол нүүрний туслаг байдал, нүрний чигний одоо баланс алдагдсан байгаа тохиолдол байдаг. 특히 당기는 느낌은 피부가 리프팅되는 과정에서 당긴다라고 느끼실 수도 있어요. За нэг татагдаад байна, таталтаад байна гэсэн тохиолдолд таны нүүрний арьсад одоо сэргэж байгаа явц юм аа. 그래서 이 유수분 밸런스를 맞춰주기 위해서 За тийм учраас бид нүүрнийхээ тослогийг, чигийг, балансыг одоо бид тэнцвэржүүлэхийн тулд 피부 장벽을 강화해주는 이 제품들을 нүүрний арьсын маань, нүрний өмрийг маань одоо цэцтэй болгож өгдөг. Одоо энэ гол камин крем, томат крем, одоо энэ 오일 эдгээр бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх хэрэгтэй. 특히 더마크림과 오일은 지방을 증식시키는 보르피린 성분이 들어있어요. За ялангуяа одоо энэ томат крем, одоо 오일 гэдэг маань хүний арьсны тослог буюу чиглэг байдаг одоо балансыг хэмжүүлэхэд хамгийн сайн үр дүнтэй байдаг. Одоо түүний орцонд нь 그래서 함께 사용해 주시면 빠르게 피부를 회복하실 수 있습니다. За камин крем буюу томат крем одоо 오일 эдгээр сайн хэрэглэх юм бол одоо нүүр хуурашаад байгаа гэсэн таталтаад байгаа гэсэн энэ зүйлүүдийг одоо буцаагаад туршлагатай одоо чихтэй тэнцвэртэй болгоход маш хурдан үр дүн үүсэх боломжтой юм аа хэрэглэснээр. 그리고 김이 잡티가 더 보여요라고 하시는 분들이 계신데 За зарим хүмүүс би энийг затснаар миний нүрний сэвх, нүрний бүр илүү тодроод харагдаад байгаа юм шиг байна гэж хэлэх хүмүүс байдаг. 기미와 잡티는 보통 없어지는데 최소 3개월이라는 시간이 걸립니다. За ерөнхийдөө одоо энэ сэвх одоо нүрний гарч байгаа сэв арилахад эмбэл затснаар орож 3 сар хэрэгтэй болдог байгаа. 그런데 우리 앰플을 사용하게 되면 피부 더 맑아지는데요. За эмплийг ихтэй засаад эхэлэх юм бол нүуний өнгө зүс өөрчлөгдөд эхний ээлжинд цайраад ирдэг байгаа. гэгээ ороод ирдэг байгаа. 그래서 순간적으로 기미 잡티가 조금 더 도드라져 보일 수는 있어요. магадгүй тэгээд эхний хэрэгжилж байгаа явц таны сэвчин тодроод байгаа юм шиг сэвчин тодроод байгаа юм шиг харагдаж магадгүй маань. 그런데 꾸준히 사용해 주시면 기미 잡티도 개선이 되십니다. За тууштайгаар та эмплийг хэрэглээд үзэх юм бол таны одоо энэ нүрний сэвнүүд чинь арилах болно. 그래서 걱정하지 않으셔도 되고 тийм учраас санаа зовох хэрэггүй. 6개월 이상의 재생 기간을 여유롭게 가져주시면 좋습니다. За тийм учраас та ер нь одоо хангалттай нүрээ бүхэлдэн ер нь сайжраад гоё болох хугацааг хангалттай 6 сараас дээш хугацаа ордогоо гэж бодоход болно. Айжмаар өнгө ороод ирдэг учраас та тэр санаа зовох хэрэггүй. 조금 더 빨리 효과를 보시고 싶으시다면 마스크팩 같이 사용해 주시면 좋은데요. хэрвээ одоо энэ нүрийнхаа сэвх толгов сэвх шарах хэрэг урдхан шиг та үр дүн үзхийг хүсэх юм бол манайхаас гарсан юм хоёр бас маск байдаг байгаа. Нэг нь болохоор шитүү маск, нөгөөх нь болохоор селлюлоз гэдэг хоёр төрлийн маск байгаа. 탄산팩은 속에 흡입물을 빼주고요. За энэ цэнхэр маск нь болохоор бидний нүрний дотор байгаа бактерийг гадагшлуулдаг байгаа.
셀룰팩은 속에 영양을 넣어줘서 기미 잡티를 빠르게 또 지워줍니다. За одоо энэ улаан ягаан маск нь болохоор одоо бидний нүүрэнд одоо хангалттай чигийг өгөхөд бидний нүүрэн дээр байгаа ээлийн сэвх одоо энэ өөл сэвүүдийг богино хугацаанд бүдүүрүүлж арилгадаг байгаа гэж. 그래서 함께 사용해 주시면 더 좋습니다. Тийм учраас хэрвээ та эсвэл энэ маскуудыг бас давхар хэрэглэж болно. 네, 인상 사례 몇 가지 보여드릴 텐데요. За би та бүхэнд хэдэн жишээ зураг харуулъя. 저희 서번트 패밀리의 넘버 2라고 불리시는 조경남 부모님이십니다. За эхний зураг бол манай Собонт багийн одоо 2 дахь цэнхэр цодыг авсан Чугянгнам гэдэг захирал байгаа. 저희 엄마이시긴 한데요. За энэ хүн бол манай төрсөн ээж байгаа. 5%짜리 앰플을 1년 동안 사용했을 때의 얼굴이고요. За 5% эмплийг 1 жил татсах үед гарсан үр дүн юм байна. 반대로 저희 셀비아 앰플을 한 달 동안 사용한 얼굴입니다. Харин 20% одоо анхдаж үүдэлсний орцтой эмплийг зарцах үед одоо 2 сарын хугацаанд ийм үр дүн гарсан байна гэсэн зургийн зөрүүдэд оруулсан биш. 정말 예뻐지셔서 저한테도 또 소개를 해주셨어요. Тэгээ манай ээж маань өөр юм гоё болоод ирэнгуутаа дараа надад энийг энэ бүтээгдэхүүнийг танилцуулсан. 그래서 이거는 제가 24살 때. За энэ миний нүрийн доод хэсэг гарсан байна. Энэ би 24 настай байх үед миний царай. 지금은 훨씬 좋아져서 같이 가족 사업을 진행을 하고 있고요. Одоо би хамаагүй тийм гоё болчоод ээжтэйгээ хамт гэр бүлээрээ энэ бизнесийг эрхэлдэг. 이런 깊은 주름도 함께 개선이 될 수가 있어요. За энэ доод зургийг харах юм бол их гүн орсон хүчтэй төртөл ингэж сайжрах дээрлэх боломжтой. 그리고 단순히 화장품의 기능만 하는 게 아니라 За тэгээ манай бүтээгдэхүүн бол энгийн нэг гоо сааны бүтээгдэхүүн биш. 여드름과 같은 문제성 피부도 개선되는 사례가 많습니다. Одоо асуудалтай одоо нүрийн арьсан дээр асуудалтай байгаа хүмүүсийн одоо тэр боломжуудыг их сайжруулсан тэр тохиолдол бас ихтэй. 처음 1주차에는 속에 있는 독소를 내보내고요. За ийм царайтай хүмүүс эхний 1 7 нүрийн арьсан дотор байгаа бохирыг ихэлж гадагшлуулах явцын явагддаг бол 독소가 빠진 이후로는 피부가 채워지기 시작한 사진. за эхний үед эхний 7 хоног болвол нүүрний бохирдол гадагшилдаг үе байхад дараагийн 2 сар дээр нь хаваад нүүрний тэр хоосорсон бохирлоо гаргасан тэр зайгийг одоо эрүүл эсээр нөхөн төлжүүл дүүргдэг үе гэсэн үг. 이분은 10년 넘게 가지고 있던 까만 점이 없어져서 너무 행복해하셨어요. За эхний зургийг харах юм бол баруун гартаа чихнийхэн ойрхон нэг 2 их гүнзгий давтан гараад байдаг тэр 2 хар нүх байгаа. Тэр нь ажим ажмаар юм цацны үр дүнд арилсанд эхний ээлжинд энэ хүн болохоор их баярлж байгаа. Энэ хүн 10 жил гаруй энэ ийм царайтай зовсон гэж хэлсэн. 그리고 다음으로 우리 두피 앰플과 디바이스에 대해서 설명드리도록 하겠습니다. За би дараа нь хамтд манай өсний буйхны одоо өсний эмплийн талаар давчхан танилцуулъя. 네, 앰플이 일제와 이제로 구성이 되어 있는데요. За өсний эмплийг харах юм бол 1, 2 гэж тоотой байдаг. 각질이 쌓여있는 머리에는 영양이 들어가기가 힘듭니다. За ялангуяа нүүрний хуйх маань өөрөө одоо бохирдол ихтэй, нян ихтэй байх юм бол одоо эмпл маань ороход хэцүү. 그래서 일제는 각질 제거를, 이제는 영양 공급을 하는 역할을 합니다. За нэг номерийнх нь өсний эмплээр болоод өсний хуйхыг одоо бүнийг цэвэрлэдэг гэсэн үг. Хуйхыг цэвэрлэж өгдөг. Түүний дараа хоёрыг хийх юм бол тижэл өгдөг. 매일매일 번갈아서 사용해 주시는 거고요. Тийм учраас 1, 2 гэж бичсэн байгаа. Нэг өдөр нэгийг хэрэглэсэн бол маргааш нь хоёрыг тэрийн дараа нэгийг тэгээ хоёрыг нэгийг хоёрыг иймэрхүү маягаар солбоод хэрэглэхэд болно. 이 비처럼 생긴 기계를 가지고 마사지도 해주실 수 있고요. За эмплээ нүр хуйхандаа загсны дараа одоо энэ харагдаж байгаа жижигхэн аппаратаар өгсөндөө хуйхандаа массаж хийж болно. 온열 모드로 앰플을 흡수시키고 За та улаан гэрлээ дээд гэрлээд явснаар одоо хийсэн эмплээ та шингээх та сайн чиглэлд туслана. 쿨링 모드로 열을 내려주는 역할까지 하고 있습니다. За түүний дараа одоо хуйхны хэд халуун ордог хүмүүсээ гэхдээ одоо оройр байгаа тэр хүмүүсийн халуун нэг буулгадаг байгаа. 그래서 고급 에스테틱 샵에서 받던 관리를 내가 집에서 할 수 있는 홈케어 제품이에요. Тийм учраас нэг бодлоо энэ үйлчилгээг энэ өсний эмпл буюу одоо өсний хуйганд массаж хийж байгаа үйлчлэгийг би зүгээр нэг одоо салооны газар шийдэгдэг байсан бол одоо би гэрээ нөхцөл өөртөө ч хийх боломжтой гэсэн үг юм аа. 그런데 양수는 모발에 좋다라는 게 인증이 돼서 나온 제품이라서요. За энэ бүтээгдэхүүн бол одоо үүдэлсний энэ эмпл бүтээгдэхүүн маань хуйханд сайн гэдгийн эцсийн үр дүнгийн одоо судалгааны хариунд гарсны дараа манай бүтээгдэхүүн гарсан байгаа. 반짝반짝한 대머리가 아닌 이상 눈가를 보고 있는 제품. Учиргүй гялтгансан гялгаар одоо халдсан далгуутай хүнийх дээр бол гарахгүй ч гэсэн одоо өөр хүмүүсээр бол унсан хүмүүсээр бол маш сайн үр дүн харсан бүтээгдэхүүн байгаа.
그래서 먼저 같이 쓰시는 샴푸부터 말씀을 드릴 건데요. За энэ үсний ампилтай хамтдаа хэрэглэж явах ёстой шампунь байдаг. Шампуныг зочхон танилцуулъя. 여러분 주로 샴푸 언제 하시나요? За та ер нь шампунаар хизээ үсээ угаадаг вэ? 저는 원래 아침에 샴푸를 하는 편이었는데 Би өмнө нь ихэвчлэн өглөө үсээ угаадаг байсан. 그동안 활동하면서 쌓인 노폐물과 미세먼지 때문에 За сүүлийн үед гадуур дотор ажил ихтэй явж байгаад одоо үсэн дээр цугларсан байгаа гадны одоо хог одоо буюу харш янз янзын гадны нөлөөнөөс болоод 자기 전에 해주시는 게 제일 좋다고 합니다. сүүлийн үед бас ингээд нарийн одоо ширхтээ тоосон зураг их байдаг гэдэг болсноос хойш би ер нь орой унтахаас өмнө үсээ угааж унтдаг болсон. 그리고 두피가 붉거나 예민하신 분들은요. За зарим хүмүүсийн үсний ширхээний эмзэг одоо үстэй хүмүүс байдаг. Их хуйхан улаачдаг. 기계로 꽉 문지르면 오히려 더 자극이 될 수 있습니다. Тийм одоо улаалттай хэд арьсан нэмгэн тийм хүмүүсийн болохоор аппаратаар одоо явах юм бол илүү их гадны нөлөө өгөөд өвдөх магадлалтай. 그래서 영양 공급을 위주로 제품을 사용해 주시는 게 좋습니다. Тийм хүний тохиолдолд аппаратаар явах шаардлагагүй тэрний оронд тижэл голчлон өгөх тал дээр анхаарал эмгэлтэй түүний хэрэглэхэд болно. 그래서 두피를 좋아지게 해주는 샴푸, нэгдүгээрт бидний хуйхыг эмчилж өгдөг шампунь байна. 그리고 두피와 헤어 모두 좋아지는 헤어팩. Хоёрдугаарт нь бидний үсэнд ч хэрэгтэй, бидний хуйханд ч хэрэгтэй өгдөг үсний маск байна. 그리고 모발에 힘을 주는 토닉까지. Түүний дараа бидний одоо унсан, одоо сулдсан, одоо хуларсан зүрхсүүдийг маань чангалж өгдөг одоо тоник байна. Үсний тоникийг цацаж өгөхөд болно. 함께 사용해 주시면 훨씬 좋습니다. Энэ гурыг та хэрэглэх юм бол илүү сайн үр дүнтэй. 그리고 앰플 없이 디바이스의 나노들을 사용해도 될까요? За одоо би Apple байхгүй байж одоо үсний аппаратаар хагуунд улаан дээр нь өөрийнхөө үсэн дээр хуйхан дээр шууд явж болох уу гэх. 우리 탈모는 주로 열이 위로 올라가면서 진행이 됩니다. Ялангуяа бидний үс юунаас олж ундаг гэхээр хуйх маань хитрхи халуун учраас салгаар хитрхи халуун дүүгдэг учраас юу үс уналт гэдэг юм явагдаж эхэлдэг. 그래서 앰플을 흡수시키기 위해서가 아니라면 Тийм учраас та Apple затчаад Apple-ийг шингээх гээд та аппаратаар явж байгаа биш л бол 두피는 쿨링 모드로 열을 내려주시는 게 좋습니다. тэрний оронд та цэнхэр гэрлэр үснийхээ халууныг та буулгах хэрэгтэй. тэрний оронд цэнхрээр явах хэрэгтэй. Улаанаар биш. 다만 두피가 아닌 전신 마사지용으로도 사용하셔도 좋습니다. Харин зүгээр биений болоод одоо ардагс манзаар масажны маягаар ашиглаж болно. 그리고 앰플을 쓰다가 끊었을 때는 다시 머리가 빠질까요? За үсний амплыг хэрэглэдэг байж байгаа хэрэглэхээ болчихсон бол одоо нөгөө үсний ус ургуудыг ийм уудагтай адилхан үс маань дахиад унаад эхлэх үү гэж асууж байна. 탈모 약 같은 경우에는 먹고 머리가 빠지는 경우가 많습니다. За ялангуяа ус ургуудыг имийг уудаг хүмүүс тэр хүмүүсийн хувьд болохоор тэр имээ ууж байгаа зогсоочих юм бол ус нь ургахаа болдог, унж эхэлдэг ба. 그렇지만 우리는 내 몸의 근본적인 걸 바꾸는 거기 때문에 Бид нар бодвол харин үснийхээ суурийг бид нэр өөрчилж байгаа учраас 쓰다 안 쓰다고 몸 빠지지는 않아요. бид нар бол бөөнөрөө бид нар унахгүй. 다만 харин 앰플을 사용하다 중단하면 амплыг хэрэглэж байгаад хэрэглэхээ болсон үедээ 서서히 두피가 노화되면서 다시 조금씩 빠져나갈 수는 있습니다. айжмаар хуйх маань хөгшрөлж явагдаад ус маань айжмаар унж болох юм аа. 그래서 매일매일은 아니더라도 꾸준한 관리를 같이 해주시는 게 훨씬 좋습니다. Тийм учраас өдөр болгон биш ч гэсэн ер нь бол хуйхандаа тууштайгаар байнгын одоо арчилгаа өгж явах хэрэгтэй. 그리고 디바이스를 10분 이상 마사지 하시면 안 되는데요. За түүний дараа энэ манай яагаад девайсыг 10 минутаас дээш ашиглаж болдгүй юм бэ гэж ахраадаг. 우리 디바이스에는 미세한 진동 기능이 있습니다. За манай усны аппаратанд одоо чичиргээний үйлчилгээ байдаг. 이 진동으로 두피를 과하게 마사지를 하게 되면 За энэ чичрэлтээр энэ долгионоор нь одоо чичрэлтээр нь удаан хугацаанд хэд хүч өгөөд массаж хийчих юм бол 두피가 자극받아 기름이 더 나올 수가 있어요. хэтэрхий хэмжээ цагаас нэвтрүүлээд хийчих юм бол хэтэрхий их туршлагажуулах боломжтой болчдөг. 그렇기 때문에 최대 10분까지만 마사지 해주시는 게 제일 좋습니다. Тийм учраас усны аппаратаар өдөрт хамгийн дээд нь 10 минут л явах хангалттай. 그래서 몽골에서도 지금 활동하고 계신 신현석 레드다이아님의 인상 사진인데요. За одоо монголчуудтай ажиллаж байгаа Шинянсов одоо улаан цартай захирлын маань одоо зураг байна. 앰플 사용하시고 도망 다니던 원형 탈모가 좋아지신 사진입니다. За тэрний үс болохоор ингэж дугуй хэлбэрээр одоо ундаг байсан харин нэмплийг хэрэглэснээр үсний ургалт ямар явсан харагдаж байна. 또한 이런 여성형 탈모는
За бас эмэгтэй хүмүүсийн ус унах тохиолдлууд байна. 2, 3주 안에도 이렇게 빠르게 좋아지신 사례가 있고요. За 2-3 сарын дотор маш хурдан урдангөө өссөн мессүүд байна. 60대 리더님의 2주 사용한 임상 사진입니다. За 60 гаруй насны хүн энийг 14 хоног хэрэглэж өснө ингэж олсон байна. 그래서 남녀 모두 두피 고민을 해결해 드리고 있습니다. Тийм учраас ус үнэлтийн асуудлыг эрэгтэй ч хүн бэ, эмэгтэй ч хүн бэ энэ асуудлыг өсний эмэгтэй асуудлаа шийдэж болно. 다음으로 붕에 대해서 설명드릴 За 건데요. түүний дараа бид очихын эмэгтэйчүүдийн гээлийн талаар мэдээлэл өгье. 우리 붕에는 6가지 테스트를 거친 제품입니다. За манай энэ эмэгтэйчүүдийн лам маань 6 төрлийн тест авсан бүтээгдэхүүн байна. 질에 먼저 탄력을 높여주고요. За нэгдүгээрт нь болохоор маш бариу чанга болгож өгдөг юм. 그리고 건조하신 분들 보습 효과까지 가지고 За 있습니다. хоёрдугаарт нь хэд хураашилтай хүмүүсийг чиг өгдөг байгаа. 자극은 전혀 없고요. За ямар нэгэн өөс бол байхгүй. 피부 톤도 개선이 되고 арьсны өн хүртэл өөрчлөгддөг. 평균 탈취까지 다 가능합니다. Одоо үнэр хүртэл арилгадаг байгаа. Түүний дараа гадна доторх нянгуудыг гадагшлуулдаг байгаа. 그래서 이 붕해 같은 경우에는 여성들의 다양한 고민을 해결해 주는데요. За хүнээ гэж бид нэр ярих юм бол энэ эмэгтэйчүүдийн лам маань эмэгтэйчүүдийн одоо яг санаа зовж идэг тэр зовлонуудыг шийдэж өгдөг гэх юм аа. 여성의 감기라고 불리는 질염부터 За эмэгтэйчүүдийн хувьд болохоор эмэгтэйчүүдийн өрөвслийг бид нэр эмэгтэйчүүдийн ханиад гэж хэлж байна. ханиадтай зүйлх юм бол 생리통이라든지 за зарим хүмүүс сарын тэмдгийг хэрэг өвддөг юм байна. 자궁 벽이 두꺼워지거나 Уг бол улаан ханан зузаарсан хүн байдаг. 자궁에 혹이 생겨졌다 좋아지신 사례도 Уг 다양하게 бол уйлахаатай болцсон байна, миомтой болцсон байна гэж өвчтэй байсан хүмүүсийн тайлбарсан шимэгдсэн тохиолдлууд байна. 그래서 여성은 제2의 심장이라고 불리는 이 자궁을 위해서 써주시면 너무너무 좋습니다. Тийм учраас эмэгтэйчүүдийн энийг бол бидний хоёр дахь зүрх гэж хэлдэг учраас энэ хэсэгтээ бид нар бас энэ хэсгийг бас арчлаад бид нар хэрэглэж өгөх юм бол бидэнд сайн юм аа. 그래서 먼저 청소년기 아이도 사용 가능한지 물어봐 주시는 분들 계신데요. За зарим хүмүүс нэг өсвөрийн насны охин хүүхэдтэй хэрэглэж болох уу гэж асуудаг. 전혀 이제 인체에 해를 가하지 않는 길이이기 때문에 Энэ бол хүний биед ямар ч хор нөлөө үзүүлэхгүй тэр хоолоогоор хийдэг учраас 월경을 시작한 아이라면 누구나 사용합시다. дөнгөж сарын тэмдгийг эхэлсэн хүүхэд бол хинч тэр үнийг хэрэглэх боломжтой юм аа. 다음으로 나는 자궁이 없는데 사용해도 될까요? 라고 물어보시는 За 분들 зарим хүмүүс ингэж асуудаг. Би саваа ахуулсан штэ. Хууцсан гэсэн би энэ лаг хэрэглэж болох юм уу гэж асуудаг. 없으실수록 더더욱 사용해 주셔야 됩니다. Та саваа ахуулсан байгаа хүн байгаа бол ахуулсан байх тусмаа харин таныг ашиглах хийх хэрэгтэй. 그림과 같이 간과 зургийг 자궁이 харах юм бол хүний эмэгтэйч давсаг маань сав маань хамгийн ойрхон байдаг хэрэгтэй. 자궁을 드러내시고 나면 За би өнөөдөр саваа ахуулсан гэж бодъё. 그 빈자리를 채우기 위해서 장기들이 내려옵니다. За би саваа ахуулчих юм бол энэ хоосон цай чинь дүүрхийн тулд дээр бас эрхлүүд ингээд дараад ороод ирдэг. 이때 이 장기들을 받쳐주는 힘이 필요한데요. Тийм учраас энэ эрхтэгүүдийг маань ингээд түшиж туулж өгөхгүй ч хэрэгтэй. 질의 탄력을 만들어주면 그 힘을 만들어주는 게 Тийм 질의 учраас 역할입니다. энийг маань чангаж өгдөг байгаа. Энэний суурийг батжуул бэхжүүлж өгдөг юм аа. Маш нарийн нэгт болгож өгдөг. 그래서 자궁을 적출하셨으면 더더욱 사용해 주셔야 합니다. Тийм учраас ямар ч хүчгүй болсон, суларсан энэ зүйл дээр саваа ахуулсан хүн байцсан эмэгтэйчүүдийн даг илүү хэрэглэх хэрэгтэй. 그리고 얼마나 써야 효과를 볼까요? За зарим хүмүүс эмэгтэйчүүдийн лаг би хэр хугацаанд хэрэглэж үр дүн үзэх юм болоо гэж асуудаг. 증상은 나이마다 조금씩 다릅니다. За хүмүүс дээр илэрдэг шинж тэмдгээс болоод бас насжилтаас болоод өөр байдаг. 내가 증상이 심하다면 처음에는 많이 써주시는 게 좋아요. Хэрвээ эхний ээжэнд надад гарсан шинж тэмдгүүд ихтэй байна гэх юм бол эхний ээжэд их хэрэглэгдсэн маань сайн гэсэн үг ээ. 그래서 매일매일 쓰시다가 이틀에 한 번, 3일에 한 번 기간을 늘리시는 건데요. Эхний ээжэнд өдөр болго хэрэглэж байгаа дараа нь 2 хоногт 3 хоногт нэг болгоод хэрэглээд явцдаг. 주로 20대는 한두 박스를 쓰고 기간을 늘리기를 За эхний ээжэнд 20 гарсан хүмүүсийн хувьд болохоор 1-2 хайрцаг хэрэглэжээ тэгээд хийх зайгаа хол болгоо явахад болно. 40대 20%는 4박스 이상을 쓰시고서 기간을 늘리기를 권장드립니다. За 40-с дээш насны эмэгтэй хүмүүс бол тууштай 4 хайрцаг хэрэглээд 4 хайрцагаас хойш бодвол хугацаа зайтай хийхэд болно.
개인마다 증상에 따라서 조절해 주시는 게 제일 좋아요. За энийг бол тухайн хүний шин шингээс болоод одоо ер нь зохицуулаад хэрэглэхэд болдгоо. 그리고 넣자마자 새거나 흐린다고 말씀하시는 분들이 계신데요. За ганц хоёр хүмүүс хэлдэг байгаа. Энэ лаг хийн гут шууд ингээ урсаад гарчиж байгаа юм биш үү гэж хэлсэн хүн байдаг. 우리 붕해에는 안쪽에 내용물이 조금 들어가 있어요. За одоо манай хүнээг үзэх юм бол одоо ингээд тунраад яг хэдэн хувь байгаа нь харагддаг байгаа. 그런데 샌다고 말씀하시는 분들은 팬티를 적실 정도로 축축하게 세시는 경우가 За 많습니다. ингээ хавж байгаа өтгөндөө байдаг байгаа. Тэр учиргүй урсаж гардаг гэж хүмүүс хэлээд байдаг. Тийм хэмжээний бол гарах боломжгүй. 이거는 붕해가 흘러내린 게 아니라요. Энэ бол манай энэ лаа маань урсаад гарсан юм биш. 질 속에 있는 습기가 나온 거라고 봐주시면 돼요. Та юу гэж хэлэхээр таны одоо савн дотор байгаа одоо нөгөө сэвгийг маань нөгөө чи гэсэн үг байхгүй. Чигээ чинь үгийг гадагшлуулж ийна гэсэн. 자궁이 습하면 세균이 증식하기가 쉬운데요. Ялангуяа сав доторх маань хитрхи их чихтэй байгаад ах юм бол одоо сэвгийг чамаа 자궁이 습하면 음. 습기가 차면 그래서 이 붕해가 안쪽에 있는 나쁜 것들을 가지고 나온 거라고 봐주시면 됩니다. За тийм учраас энэ үнэ буюу эмэгтэйчүүдийн лаг хийснээр одоо бидний савн дотор байгаа хитрхи чиглэг хэд чиг бантай байж болохгүй тэр орчныг маань цэвэрлэж өгдөг үргэлжлэн шинж чанартай одоо өөс эвтэй үнэр байгаа тэр бүх зүйлүүдийг одоо гадагшлуу хэрэггүй юм бол гадагшлуулдаг гэж ойлгоход болно. 그래서 안쪽에 나쁜 게 빠지고 나면 염증, 트러블, 냄새 등이 개선이 됩니다. Тэгээ бүх дотор байгаа одоо хэрэггүй зүйлүүд хэрэг гадагшлах юм бол саяны миний хэлсэнтэй адилхан өөрөөсөө шинж тэмдэгтэй байсан одоо trouble буюу асуудалтай байсан, уйланцартай байсан, үнэртэй байсан гэж ярьж исэн. Ур ашигтай байсан тэр хүмүүс нь бүгд сайжирна гэсэн. 그리고 아무 느낌이 없다고 하시는 분들도 계십니다. За зарим хүмүүс юу вэ лаг хийгээд ямар ч мэдрэмж алгаа гэх хүмүүс байдаг. 나는 넣었는데 아무것도 나오지 않아요 하시는 분들은 За би энэ лаг хийсэн. Надад юу ч мэддэхгүй, юу ч гарахгүй байна гэж хэлдэг. 질이 건조해서 붕해를 바로바로 흡수시키는 거예요. За тийм хүмүүс бол юу гэж хэлэх вэ? Тийм хүмүүс хитрхи хуурай байна гэсэн үг аа. Одоо энэ шууд өөртөө шингээгээд байна гэсэн үг. 그래서 건조한 게 어느 정도 잡히고 나면 За хуурайшил маань одоо гай болоод ирэх юм бол 그때 안에 있던 안 좋은 걸 가지고 다시 나오기도 합니다. одоо тэр маань гайгүй болсны дараа дотор байгаа бохирлыг гадагшлуулдаг байгаа. 가장 좋은 방법은 자가 검진이 붕해로 가능한데요. Тэгээ хамгийн гол нь одоо өөрөө шалгах боломжтой гинэ. 붕해를 넣었다 빼신 후에 넣었던 부분의 냄새를 맡아보시면 ялангуяа одоо за доошоо хийсэн одоо лааныхаа урд хэсгийг та хийсний дараа гаргаж ирээд үнэртэж үзэх юм бол та өөртөө бас ямар байна гэж мэдэх боломжтой. 비린내가 난다라고 하면 염증이 있는 거고요. Зарим хүмүүс нэг жоохон эвгүй өнөр үнэртэж байна гэх юм бол та эхний ээлжинд өргөжлөлтэй байна гэсэн шинж байна. 수증과 같은 향이 나면 건강한 거고요. Ийм эрүүл алюмины үнэртэй адилхан үнэр үнэртэж байна гэвэл таны одоо эрүүл байна гэсэн үг. 아무 냄새가 나지 않는다면 그만큼 건조한 거예요. Ямар ч үнэр гарахгүй байна гэх юм бол тэр хэмжээгээр таны одоо сав их хуурайшилттай байна гэсэн үг ба. 그래서 나의 상태를 진단을 하시고 Тийм учраас та өөрийнх чинь ямар хөө шинж тэмдэгтэй байсан бэ гэж өөрөө шалгаж үзээ. 각각 부분에 세럼을 함께 사용해 주시면 좋습니다. Тэгээд та одоо өөрийнхөө гадна одоо хүнээ хийдэг одоо өөрийнхөө гадна хэсэгт уул та серум бас төлгөж өгч болох юм аа гэж. 세럼을 사용하시면 착색된 부분이 밝아지기 때문에 Одоо та серумыг өргөх юм бол одоо гаднах өнгө нь өөрчлөгддөг гинэ. 미백 효과도 있고 수분까지 보충이 가능해요. Сайруулдаг. Тэгээд хэд хуурай байгаа бол тэрэнд бас чиг өгдөг байгаа. 그래서 붕해를 쓰시고 난 임상 사례인데요. За эмэгтэйчүүдийн гелийг хэрэглэсний дараах хүний жишээ байна. 자궁에 혹이 크게 있어서 За дотор нь болохоор одоо том хэмжээний одоо цоо бий өгдөг үлээ. 원래는 수술을 байсан. 권유받으셨다가 Байсан учраас одоо та мессасал хийх шаардлагатай гэж хэлж ирсэн бол 3개월 동안 붕해를 매일매일 쓰시고 3 сарын хугацаанд эмэгтэйчүүдийн гелийг өдөр болгон хийсний үр дүнд 이상 없어서 수술하지 않아도 된다. одоо мессасал хийх шаардлагатай ахуулах хэрэгтэй гэж байсан. Одоо тэр мад байхгүй болсон байсан. Мессасал хийх шаардлагагүй гэсэн эмчийн дүгнэлт хариу гарсан байна. 라는 소견서를 함께 보여드렸습니다. Тийм учраас би тэгээд та бүхэн жишээ болгоод эмчийн бичгийг та бүхэнд харуулж байна. 그래서 붕해는 다양한 여성의 문제적 질환들을 해결해주는 그런 최고의 제품입니다. Тийм учраас эмэгтэйчүүдийн хүнээ гэдэг энэ бүтээгдэхүүн маань эмэгтэйчүүдийн олон төрлийн өвчнүүдээс ангилах боломжтой бүтээгдэхүүн юм аа. 다음으로 슬림 속에 대해서 설명드릴 건데요. За тэрний дараа би та бүхэнд слим суг буюу одоо тураан бүтээгдэхүүний талаар та бүхэнд тайлбар өгье.
한방과 양방이 조화롭게 만들어진 다이어트 식품입니다. За одоо энэ слипсо буюу тураа бүтээгдэхүүн маань одоо дорнодын буюу ангаахын чиглэл ангаахын тэгээд бас одоо уламжлалтын чиглэлийн бүтээгдэхүүнүүдийн орцтой юм аа. 그래서 세 가지만 기억해 주시면 Тийм 되는데 учраас тураа бүтээгдэхүүний дотроос та гурван зүйлийг л санаж явах болно. 탄수화물을 컷해주고 Таны хэрэггүй зүйлийг одоо гадагшлуулдаг. Дотор нь таны биш шингээдэг гэсэн. 체지방을 다운시켜주고 Тэгээд түүний таны дотор уухыг хайлуулдаг гэсэн багсгадаг. 다이어트를 해서 기력이 없는 게 아니라 За тэгээд хүмүүс тураа бүтээгдэхүүн хэрэглэснээр тамир тэнхэг болж ийн гэж ярьдаг бол 오히려 에너지를 업시켜주는 비타민군이 들어가 있습니다. харин таны энергийг нэмж өгдөг одоо витамины орцтой юм аа. Витамины 4 төрлийн орцтой юм аа. 그래서 몸무게만 빠지는 다이어트가 아니라 Тийм учраас энийг хэрэглэснээр биеийн жингэл хасагддаг одоо тураа бүтээгдэхүүн биш. 내 몸이 건강해지는 다이어트라고 생각해 Миний 주시면 биеийг эрүүлжүүлэнгээ турдаг бүтээгдэхүүн гэж ойлгож байна. 그리고 일반 다이어트 식품에는 들어갈 수 없는 Тэгээд энгийн тураа бүтээгдэхүүн дотор ороогүй байдаг 녹용이라는 고가의 원 재료까지 들어가 있는 одоо нугюн буюу одоо бугын төсөн эврийн одоо тэр орсон байгаа. 그래서 우리 슬림 속을 드시고 나서는 За тэгээд манай слим сугийг хэрэглэсний дараа 내 몸에 나쁜 것들이 비워지면서 миний биед байгаа хэрэггүй зүйлүүд гадагшиж 건강하게 예뻐지신 분들이 одоо эрүүлэр таны бие ганбарч боломжтой юм аа. 어렵게 여러 가지를 먹어야 되는 게 아니라 Энэ маань айгу төвхтэй олон юм идэж уух ёстой гэсэн юм байхгүй. 슬림 속 한 가지만 드셔도 되고요. Слим суг гэдэг ганц энэ уудтай зүйлийг уухад болно. 굶으면서 하는 다이어트가 아닌 Энэ бол үлсэнгөө, цангангаа, хоол хасангаа турдаг зүйл биш. 내 몸에 좋은 영향을 채우면서 하는 다이어트입니다. Өөрийнхөө хүний бид хэрэгцээтэй байгаа тэр витамин дүндүүдийг идэх өгөнгөө бижийн хасдаг бүтээгдэхүүн байна. 그래서 슬림 속을 드실 때 주의사항이 몇 가지 있는데요. За энэ слим суг тураа бүтээгдэхүүнийг та өөртөө уухдаа анхаарах хэдэн зүйл байдаг. 첫 번째로 몸에 좋은 음식들을 드셔주셔야 좋습니다. Нэгдүгээрт та хүний бид хамгийн сайн гэх хоолуудыг идэх ёстой. 쿠키 많이 먹으면서 슬림스 먹으면 살 빠질까요? За та 쿠ки их идчихэд та турна гэж бодож байна уу? 절대 빠지지 않습니다. Турах боломжгүй маа. 기왕이면 건강하고 좋은 음식들 위주로 За 드셔주시면 тийм болохоор та хүний бид эрүүл хэрэгцээтэй одоо шинэлэг ногоо нэг төрөл идэх чинь гурван бүтээгдэхүүн шоколад тийм зүйл битгий идэл гэж байна. 그리고 규칙적으로 수면을 취해주시는 게 좋고요. За хоёрдугаар та тураа бүтээгдэхүүн хэрэглэж явах үедээ заавал авах ёстой нойроо авч явах ёстой. 만병의 근원인 스트레스. За бүх зүйлийн үндэс болдог зовлон болдог стресс гэдэг зүйл байдаг те. 살 빼려고 너무 스트레스를 받으시면 오히려 빠지지 않습니다. За би турах гэж байгаа штэ тураахан хэрэглэж байгаа штэ гэж бодож өөртөө стресс өгөхгүй хэрэгтэй. Тэгэх юм бол хүний бие харин эсрэгээр хэцүү байдаг. 편안한 마음으로 나는 빠질 거야라고 생각하시는 긍정적인 태도가 중요합니다. Дөрөвдүгürt нь би одоо эрүүлжээд би турах болно гэдэг өдрөг үзэлтэй өдрөг бодолтой байх ёстой. 다만 임산부는 출산하시고 드시는 게 좋고요. Энэ слим сугийг жирэмсэн хүн уух боломжгүй. 90% өсвөл төрснийхээ дараа уух хэрэгтэй. 50kg 기준으로 한 포 섭취를 권장하고 있습니다. За 50 г жилийн хүн бол өдөрт нэгийг уухыг санд болгож байна. 내 몸무게가 만약에 70kg다, 100kg다라고 하시면 2포 드셔주시는 게 За 좋습니다. жишээлх юм бол би 70 кг жинтэй, угаас би 100 кг жинтэй гэж бодох юм бол та өдөрт 2-ыг угаасаа гэж хэлж байна. 그래서 이 슬림 속은 언제 먹으면 좋을까요? За слим суг тураа бүтээгдэхүүнийг хизээ уул зүгээр вэ? 흡수율을 높이기 위해서 빈속에, 중복에 드셔주시는 게 제일 좋습니다. Энийг маань бид маань шингэх чадварын үеийг бодоод үзэх юм бол бид нэр үлэн дээр уух маань хамгийн сайн. 혹은 식사 전 1시간 전에 Үгүй бол хоол идэхээс 1 цагийн өмнө 아니면 드시고 나서 2시간 뒤에 үгүй бол та хоол идснийхээ дараа 2 цаг өнгөрөөгөө та уух болно. 드셔주시는 게 좋고 아침, 점심, 저녁 상관없습니다. За та өглөөний хоол ээж болно, өдрийн хоол болно, оройн хоол болно, унтахаас өмнө ээж болно. Энэ бол хамаагүй гэж. 보편적으로는 아침 공복에 드시기를 권해드리는데요. Ерөнхийдөө бол хүмүүс санд олохдоо одоо өглөө үлэн дээр уугыг санд олгодог. 위나 장이 약하신 분들은 쓰라리실 수 있어요. За магадгүй хотоодны өрөсөлттэй, хотоод муутай, гиз дотор тийм гэсэн хүмүүс нь үлэн дээр ууж байгаа дотор мохорч магадгүй. 이런 분들은 식사하시고 나서 드셔주시면 хэрвээ та өөрийгөө тийм гэж бодож байгаа бол та хоол идснийхээ дараа танд уух болно. 그리고 얼마나 오래 먹어야 될까요? За түүний дараа энийг би хэр хугацаанд хэр удаан уух ёстой вэ гэж асуудаг. 우리 슬림속은 무리하게 다이어트 하는 제품이 아니에요. За манай энэ слим суг гэдэг бүтээгдэхүүн маань
богино хугацаанд эрчим хаяна гэсэн зорилготой бүтээгдэхүүн биш байгаа. 그래서 목표 키로수를 한 달에 두세 달 정도로, 2, 3kg 정도로 잡아주시는 게 좋습니다. За бид манай бүтээгдэхүүн маань нэг сард 2-3 кг-ыг хаях зорилго тавиад бүтээгдэхүүн. 그래서 만약에 3달 동안 10kg를 감량했다면 За хэрвээ та 3 сар угаад 10 кг хэссэн бол 우리 몸은 다시 이전으로 돌아가는素질이 있어요. за хэрвээ турших юм бол турсны дараа хүмүүсийн бие яадаг гэхээр буцаад нөгөө хуучин хэвийн байдалд очих гээд байдаг. Тийм тохиолдол байдаг. 그래서 감량한 몸의 상태를 유지하기 위한 노력이 필요한데요. Түүний дараа 10 кг хассан бол та энэ жингээ эзэд барьж байхын төлөө танд хичээл зүтгэх хэрэгтэй. 1년 동안은 이 무게를 유지하기 위해 노력해 주시는 게 좋습니다. За ер нь одоо би энэ жингээ биелүүлээ 1 жил яс барина гэсэн та зорилго тавих хэрэгтэй. 그리고 슬림속을 드시고 나서 За 슬림 속ыг уусны дараа 배변 활동이 원활해지고 설사가 나오고 두통이 생겼다라고 하신다면 за зарим хүмүүс слим суг уусны дараа миний одоо дотоод бүдүүн нарийн гизний үйл ажиллагаа нь маш идэвхтэй болоод ахин сайн гардаг болсон. Зарим хүмүүс би гүйлгээд байна. Зарим хүмүүс миний толгой жоохон өвдөд байна гэж хэлэх хүмүүс байдаг. 물을 충분히 드셔주시는 게 좋습니다. За та слим суг уусныхаа дараа араас нь цэвэр ус хангалттай сайн ууж явах хэрэгтэй гэж. 그리고 먹고 졸음이 와요라고 하시는 분들이 계신데요. Зарим хүмүүс энийг уусан чинь ойр хүрээд байгаа юм шиг гэж хэлэх бодлоо. 내 몸이 그만큼 피로하기 때문에 Тийм учраас таны бие ядарч иж болно. 휴식을 권장하는 거예요. Тийм учраас та хангалттай нойрыг аваа амрах хэрэгтэй гэж хэлээд байгаа. 그래서 잠을 푹 주무시고 충분한 휴식을 취해 주시는 게 좋습니다. Тийм учраас та унтах цагтаа хангалттай чанартай нойрыг авах хэрэгтэй. 그래서 제가 임상 사례를 몇 가지 보여드릴 건데요. За тураа бүтээгдэхүүнийг хэрэглээд одоо үр дүн гарсан тохиолдлуудыг харуулъя. 우리 무지개 패밀리의 이시윤 에메랄드님 임상입니다. За энэ бодод манай баг биш Солонго багийн Ишиун гэдэг хүний зураг байна. 한 달 동안 슬립속을 복용하셨고요. За нэг сарын хугацаанд слим суйг уусан гинэ. 운동은 따로 하지 않으셨어요. Тусад нэг хүчирхүү хөдөлгөөн нэг хийгээгүй гэж байна. 다만 이 먹는 거 간식류를 조금 줄이셨다고 합니다. Нэг л юм багасгасан гэж байна. Хэрэгтэй хэрэггүй хоолнож гадуурж байгаа нь ээлх зүйлүүдийг багасгасан юм байна. 그래서 한 달 만에 배라인과 이 등라인이 달라지셨어요. За нэг сарын хугацаанд дурахад энэ хүний урд гидс маань багассан байна. Араас нь авах юм бол хоёр талаас нь багассан байна. 그래서 인바디 또한 이렇게 나왔는데요. За энэ бод бас хийсэн юм байна. Одоо биеийн 75-9 байсан бол 11-7 удаад 4.2 кг хассан байна. энэ дээр харагдаж байгаа шиг. 체중은 4kg밖에 감량되지 않았어요. Биеийн жин нь болохоор 4-ээс 2 дор хасагдсан байна. 그런데 주로 지방이 감소되었습니다. хамгийн гол юм нь дотор өөх маань багассан байна. 그래서 우리 제품은 근육은 지키고 지방만을 빼는 제품이라고 манай бүтээгдэхүүн ямар вэ гэхээр одоо булчингийн маань масын хэвийн байлгаад одоо дотор өөхийг багасдаг бүтээгдэхүүн маань. 마찬가지로 Адилхан 무지개 패밀리에서 사업하고 계신 리더님의 사진인데요. за энэ бас адилхан Солонго багийн одоо ахлагч нэг захирлын 라인이 좋아지셨죠. гидсний хэлбэр өөрчлөлт өөрчлөгдсөн байна. 몸무게는 4kg 감량하셨다고 합니다. Биеийн жин нь болохоор 4 кг бараг хасагдсан. 그런데 몸무게보다 체지방량이 오히려 더 빠졌어요. Гаднах жингээсээ илүүгээр дотор өөхний хэмжээ багассан байна. 드시면서 반대로 근육량이 늘으셨습니다. За харин эсрэгээр нь одоо булчингийн мас нь сайжирч одоо дотор өөх маань багассан байна. 마찬가지로 여성분의 다이어트 사례입니다. За энэ болохоор эмэгтэй хүний одоо месsen. 근육량이 늘어나고 지방은 줄어들었어요. За булчингийн мас нь болохоор нэмэгдээд одоо дотор өөх маань багассан байна. 그래서 우리 슬림속 같은 경우에는 내가 적당하게 좋은 식사를 같이 Тийм учраас слим суйг хэрэглэж байгаа хүмүүс маань яг хэрэгтэй байгаа тэр зүйлүүдийг өөрсдөө хамт сайн чанартай зүйлийг хамт идэж ууж явах хэрэгтэй юм аа. 드셔주시면서 건강한 몸을 만드는 제품이라고 봐주시면 Тэгээд эрүүл биеийг одоо бүтээдэг 알려주даг бүтээгдэхүүн байгаамаа. 마지막으로 우리 건강기능식품 뮨에 대해 말씀드릴 건데요. За хамгийн сүүлд нь манай бүтээгдэхүүн дотор байдаг эрүүл мэндийн бүтээгдэхүүн 뮨 гэдэг бүтээгдэхүүнийг танилцуулъя. 우리 뮨는 이렇게 6가지 기능을 가지고 있습니다. За 뮨ийг маань ингээ харах юм бол 6 төрлийн гол зүйлийг бидэнд дагуулдаг ба. 뮨는 홍삼과 호기부정단으로 구성이 되어 있는데요. За одоо 뮨 гэдэг маань гол орсон бүтээгдэхүүн болохоор улаан одоо хүн ороход орсон байгаа. Тэрний дараа сальвia хүн ороход арслангийн дил мөө гэдэг бүтээгдэхүүн орсон гинэ.
한약재에서 면역력에 가장 좋다라고 말하는 황피부정단이 주 성분입니다. За уламжлалтын анагаахын салбарт хамгийн хүний биеийн дагтлаг нэмж өгдөг бүтээл зүйлүүдийг энэ мөөгний орцтой юм байна. 마찬가지로 면역력의 최고인 홍삼이 들어가 있습니다. За түүний дараа нь солонгостой нэртэй байдаг хүний дагтлаг дэмжиж өгдөг удаан хүн орохтой орцтой байгаа. 그래서 원래는 암 환자들의 면역력을 높이기 위해 만들어진 Тийм 제품을 учраас 기반으로 만들어진 거고요. энэ бүтээгдэхүүн маань гарсан зорилго нь болохоор хавдрын өвчтөй хүмүүсийн дагтлаг нэмэх зорилготойгоор анхын бүтээгдэж гарсан бүтээгдэхүүн ба. 내가 몸에 열이 많던 혹은 차던 За миний би их халуун биетэй хүн байж болно. Нөгөө хэд хүйтэн хүн байж болно. 상관없이 누구나 복용 가능하십니다. Хинч байсан хамаагүй бүх насныхан энийг өдөрлөх боломжтой. 그래서 1번으로 면역력을 증진시켜주고요. За нэгдүгээрт нь хамгийн чухал нь хүний дархлааны чадварыг нээжлүүлж өгдөгөө гэж энэ дархлааг сайжруулдаг. 기억력을 개선시켜줍니다. Үүний дараа хүний санах хувийг сайжруулдаг. 그리고 가장 중요한 혀의 흐름 개선을 시켜줍니다. хамгийн дараа нь цусны урсгалыг сайжруулдаг, цусны эвлэлийг сайжруулж өгдөг. 웬만한 몸의 질병은 음. 혈액이 막히면서 오는 게 많습니다. За ер нь бид байгаа ихэнх өвчнгүүдийн гол үүсэл нь бол цусны эргэлт маань нууддаг учраас энэ өвчлөлт эхэлдэг ба. 그래서 찐득했던 피가 맑아지면서 За өтгөн байсан цус маань цусыг маань шингээж өгдөг ба. 많은 질병을 예방할 수 있습니다. За цусны урсгалыг сайжруулж өгөө цусыг шингээж өгдөг учраас олон өвчнөөс энийг хамгаалж сэргийлэх боломжтой юм аа. 당연히 피로 개선 기능까지 있고요. Хүний дараа хүний хит ядарсан биеийг сэргээж өгдөг. 노화를 방지해주고 Тийм учраас бидний хөгшрөлтийг удаашруулж өгдөг. 뼈까지 튼튼하게 해주는 Түүний 기능이 дараа 있습니다. бидний ясыг бэхжүүлж өгдөг. 원래는 각각 따로 약을 드시던 내용들인데요. Одоо ингээ харах юм бол хүн болгон тус болгоныхын төлөө тус нь им уудаг байсан. 이 다양한 기능을 뮤니 한 번에 Энэ олон юмны тус болгонд им уудаг байсан бол одоо энэ их шаардлагагүй ийм шинж тэмдэгтэй хүмүүс мюн гэдэг ганц бүтээгдэхүүнийг авах болно. 마찬가지로 하루에 한 번 드셔주시면 되고요. Өмнө нь та бүхэн хэлжстэй хэн тавыг өдөрт нэгийг л уух хэрэгтэй. 한약이라고 쓰지 않아요. За энийг та бүхэн уламжлалын хэмжээ жоохон гашуун байж магадгүй гэж бодох хэрэггүй тийм амттай биш. 먹기 편하게 드셔주시면 됩니다. Дуухад одоо дайтай байх болно. 그래서 피곤하거나 내가 체력이 많이 떨어진다 하시는 분들은 За их ядарсан биеийн одоо тамир тэнхээ алдсан хүмүүс хамгийн дээд нь өдөрт 3-ыг уух боломжтой гэдэг бол 하루에 최대 3번까지만 드셔주시면 좋습니다. тийм өвчтэй хүмүүс бол яг хэд ядардаг биеийн одоо хүч тамир тэнхээ хүмүүсд хамгийн дээд нь 3-ыг уух санд бодож байгаа. 마찬가지로 50kg 기준으로는 하루에 한 번 복용해 주시면 됩니다. Тийм учраас 50kg жинтэй хүмүүс өдөр нэгийг л уух хэрэгтэй. 그리고 한 포에 40g이에요. За нэг удаа уух удаа 40 г байдаг. 일반 제품보다 양이 훨씬 더 많이 들어있습니다. Энгийн өөр төсвөлөг болсон бол хэмжээ нь хайцсангүй их байгаас. 언제까지 먹어야 될까요? За зарим хүмүүс асуудаг энийг би хизээ хүртэл уух ёстой вэ гэж асуудаг. 내 몸이 바뀌는 데는 기본적으로 3개월 정도의 시간이 걸린다고 합니다. За миний биед ямар нэгэн зүйл ороод надад өөрчлөлтийг өгөхөд ер нь бол хүний бие 3 сар хэрэгтэй гэж ярьдаг. 그래서 최소 3개월 동안은 꾸준히 섭취를 해주시고요. Тийм учраас та эхний эдэн дуугч байгаа эхлээд та тууштай 3 сар ясуу гэж санд болгоно. 이후에는 몸 상태에 따라서 양을 조절해 주시면 Тэгээс хойш та биеийн байдлаас стандарт уух хэмжээгээр өөрөө зарцуулахад болно гэж. 예를 들어 3개월 먹고 나서도 컨디션이 비슷하다 하시면 За хэрэг би 3 сар уусан ч гэсэн миний биеийн байдал нэг л адилхан байх шиг байна гэхгүй. 지속해서 섭취해 주시거나 양을 조금 늘리셔도 되고요. Би таныг өргөжлүүлээд угаасаа гэж хүсэж байна. Үгүй бол өдөрт нэгийг уудаг гэсэн 2-ыг угаасаа гэж хүсэж байна. 내가 3개월 먹고 몸이 좋아졌다라고 하시면 За би 3 сар уусан би эсвэл сайжраа явцсан гэсэн тохиолдолд 그때부터 섭취량을 서서히 줄여주시면 됩니다. тэр үеэс та ууж байгаа хэмжээгээ ажимаар багасгаад явах болно. 양을 줄이셔도 되고요. За үгүй бол та хэмжээгээ багасгаж болно. 이틀에 한 번, 3일에 한 번 기간을 늘리셔도 Үгүй 됩니다. бол та 2 хоногт нэг юм уу 3 хоногт нэг удаа ууж болно. 그리고 진세노사이드라는 게 있는데요. За тэрний дараа чинсеносайд гэдэг одоо зүйл байдаг. 사실 홍삼이라고 하면 이 진세노사이드를 많이 들어보셨을 거예요. За магадгүй хүн улаан хуу орохтой бүтээгдэхүүн уудаг хүмүүсийг харах юм бол тийм хүмүүсийн чинсеносайд гэдэг зүйлийг сонссон байдаг. 그래서 많이들 생각하시기에 Олон хүмүүс бодохдоо 이 진세노사이드가 많이 들어가 있으면 좋은 거야라고 생각하시는 분들이 많으신데요. зарим хүмүүс энэ чинсеносайд гэдэг зүйл чинь их хэмжээний хорсон байх юмаа сайн байдаг юм уу?
저희는 한 포에 3.5mg이 들어가 있습니다. За манай нэг овогтой савлгаан дотор одоо энэ 신선사이드 гэдэг маань 3.5 mg гэх юм байна. 사실 진세노사이드가 많이 들어가 있는 제품은 아니에요. Тэглээгээд энэ 신선사이드 гэдэг маань их хэмжээгээр орсон юм биш ээ. 그렇지만 진세노사이드가 많이 들어갈 경우에는 хэрвээ их орсон тохиолдолд 오히려 설사라든지 부작용을 초래할 수가 있습니다. их хэмжээгээр хийчих юм бол одоо гүйлгэх юм уу хүний биеийн одоо дотор тийм өөрчлөлтийг өгчлөгдөг ба. 또한 원료의 그램당 진세노사이드가 16mg이 들어가 있어요. Тийм учраас энэ бүтээгдэхүүн грамм болгон дээр ер нь 16 мг ордог юм байна угаасаа. 그만큼 깨끗하고 순도 높은 원료를 썼다라고 봐주시면 돼요. За энийг яагаад чухалчилж хэлээд байгаа вэ? 진세노사이드 гэдэг маань өөрөө одоо бүтээгдэхүүний хувьд маш өндөр, маш гол бүтээгдэхүүн маш их хэмжээгээр орсон гэж хэлж болно юм. Тэр хэмжээр чанар дээр гэсэн. 그래서 저희 제품 같은 경우에는 홍삼의 뿌리와 홍삼의 이 몸통이 7대3의 비율로 되어 있어요. За одоо хүн анхудаа ингээд харах юм бол одоо бие хэсэг байна. Одоо нөгөө толгой хэсэг байна. 3.37-гийн харьцаатай орсон байгаа гэж. 그래서 주로 홍삼 제품이 쓴 이유는 За ерөнхийдөө хүн анхудаа бүтээгдэхүүнийг хэрэглэдэг учир нь 가격이 저렴한 홍삼미를 많이 쓰기 때문인데요. одоо энэ одоо хүн анхад улаан хүн анхаадын аль хэсэг нь орсон бэ гэдгээс шалтгаалдаг. 우리는 가격도 비싸고 단맛도 더 좋은 근을 더 많이 사용하고 있어요. Тэгэхээр манайх болохоор одоо 홍상 ми гэж байдаг, хэн гэж байдаг. Одоо тэр дудраас нь одоо булчингийнх нь хэсэг буюу хамгийн сайн чанартай хэсэг нь манай минд орсон байдаг. 그래서 이 비율은 수확한 인삼을 그대로 가공하면 나오는 가장 자연적인 비율이에요. За тэгээд хүн анхаатай хүмүүс одоо ургацаа хурааж аваад ингээ харах юм бол одоо тэр булчингийн хэсэг нь 7% байдаг л өөр нь 3 тэр хураасан хүмүүс хараад мэддэг байгаль дээр хураасан хүмүүс. 그래서 홍삼의 장점은 가장 팔리면서 부작용은 최소화한 내용으로 봐주셔야 될 것 같습니다. За тэгээд одоо хүн анхаатай хүмүүст одоо муу одоо сайн хувийг дэмжиж ихээр хийсэн гэсэн. 그리고 가끔 너무 달아요라고 하시는 분들이 계세요. За зарим хүмүүс мен чин аюу чихэрлэг юм а гэж хэлэх тохиолдол байдаг. 너무 달아서 당뇨 한 잔 먹으면 안 되는 거 아니에요라고 말씀하시는 분도 계신데 Айгүй чихэрлэг юм байна шүү дээ. Энд чинь сайхрын өвчтөн хүмүүс ууж боддог юм уу гэж асуух юм байдаг. 우리는 제 원료 자연에서 나오는 단맛을 주로 가지고 있어요. За одоо жишээлбэл хүн орхотой маань байгалаас хураасан хүн орхотой гэдэгснэ. Тэгэхээр байгалийн учраас байгалийн чихэрлэг анх байгаа. 그래서 당류는 4g밖에 들어있지 않습니다. За сайхрын хэмжээ нь болохоор 4g орчтой. 이 4g은 사과 4분의 1쪽 정도라고 봐주시면 돼요. За одоо сайхрын хэмжээ маань 4g гэдэг чинь нэг бүтэн ядагны 4%-аас 1 л гэж ойлгоход болно. 그래서 당에 전혀 영향을 미치지 않고요. Тийм учраас сайхрын өвчтөнд ямар ч нөлөөлөх юм байхгүй. 쓴맛을 최소화한 공정이라고 생각해 주시면 байхаараа гашуун амтыг дарсан гэсэн үг. 그리고 섭취 시에 주의해야 할 사항이 있는데요. За нэг уухтаа 좀 анхаарах зүйл байдаг. 저희는 저혈당이신 분들은 섭취를 좀 주의해 주셔야 돼요. Одоо цусны нөгөө юу вэ? баг хүмүүс 또한 내 피가 너무 붉어서 이 출혈 위험성이 있다라고 하시는 분들도 өртгөн цустай би ер нь цус алддаг юм аа гэсэн тийм хүмүүс 섭취하실 때 의사와 상의를 섭취해 주시는 게 그렇습니다. хэрвээ CM ажтай байгаа бол дааврын эмчтээс зөвлөгөө аваад унж болно. 왜냐하면 미솔루면은 전반적으로 당을 떨어뜨리는 재료들로 구성이 되어 있기 때문이고요. Яагаад гэвэл мюн гэдэг маань өөрөө одоо сахарыг, чихрийг унгаадаг одоо бүтээгдэхүүнүүдээр бүтээгдсэн учраас тэрээ 혈의 흐름을 개선해 주기 때문입니다. одоо цусны эргэлтээ цусны урсгалыг сайжруулж өгдөг гэсэн тийм. 그래서 누구나 다 건강을 위해서 드셔주셔야 하는 제품이고요. Тийм учраас одоо энэ мюнийг бол хинч тэр эрүүл мэндийн хандлага хинч уухад боломжтой бүтээгдэхүүн. 이렇게 당 수치가 떨어지신 사례는 이미 많이 가지고 있습니다. За энийг уснаар сахарын хэмжээ нь алдсан тохиолдлыг бид нар зөндөө харсан. 그리고 NK 세포라고 하여 За NK одоо 세포 буюу S гэдэг ба. 내추럴 킬러 세포의 줄임말인데요. За энэ болохоор одоо хүчсэн үг юм байна. 암세포와 싸워주는 내 병사라고 생각해 주시면 됩니다. За та энэ S орсон байгаа. Энэ S нь юу гэсэн үг вэ? Таны биед байгаа одоо хавдрын эстэй тэмцэж өгдөг гэж тийм эс гэж хэлэхэд ойлгоход болно. 2달 동안 드시고 NK 세포의 활성도 수치가 매우 올라가는 사례입니다. Одоо энийг бүгийн 2 сарын хугацаанд уугаад одоо маш сайжирсан одоо кейс байна.
그래서 저희 제품은 이렇게 다양한 니즈를 해결해주는 제품인데요. За тэгээ манай компани бүтээгдэхүүн маань одоо бидний биеийн олон хэсгүүдэд одоо хүрч өргөдөг бүтээгдэхүүнүүд байдаг. 남녀노소 모두 사용할 수 있는 자극이 적은 우리 셀비아 앰플부터요. За нэг ихнийх нь болохоор хөгшин өндөр настай залуу бүх насны хүмүүс хэрэглэх боломжтой. Одоо 셀비아 гол сонир бүтээгдэхүүн байна. 양수세포이기 때문에 모발에 탁월한 우리 스칼피아 앰플까지 За хүний биений өөдлөөсөөс авсан эс орсон одоо өсний эмфил маань ч гэсэндээ одоо бидний өсийг ургуулдаг маш чадвартай маш сайн үр дүн бидэнд хүргэдэг өсний эмфил байгаа. 또 여성의 모든 고민을 해결해주는 중립. Түүний дараа эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг эмэгтэйчүүдийн үзэсгэлэнтэй сайхан байрлахыг одоо зориод бүтээгдсэн эмэгтэйчүүдийн гээл байна. 또 양방과 합방의 기반으로 만들어진 우리 다이어트 제품과 기능식. За түүний дараа одоо Европын болоод анагаахын одоо уламжлалын аргын дагуу бидний тураахын төлөө тураах бүтээгдэхүүн байна. Түүний дараа эрүүл мэндийн бүтээгдэхүүн буюу одоо дархлаа нэмдэг мөн байна. 정말 누구나 필요로 하는 제품을 고퀄리티로 만들어서 제공하고 있습니다. Тийм учраас хинт ч бай ямар ч хүн хэрэгтэй гэсэн дэр бүтээгдэхүүнийг бүгдийг багтааж тус нь гаргасан энэ бүтээгдэхүүнүүд байна. 그래서 전달하실 때 훨씬 더 자신감 가지고 전달하셔도 되고요. Тийм учраас та мань бүтээгдэхүүнүүдийг бусдад санал болгохдоо өөртөө ихтэйгээр илүү сайн мэдээд өөртөө ихтэйгээр танилцуулахад болно. 그렇기 때문에 지금 우리 글로벌 롱골 라인까지 너무너무 멋지게 확산되고 있지 않을까라는 생각이 듭니다. Тийм учраас бүтээгдэхүүний маань чанар маань энэ хэмжээний учраас одоо хүртэл монголчуудад хүртэл очиод монголчуудын дунд одоо тархаад танигдаад явж байгаа бүтээгдэхүүн байхаа гэж би бодож байна. 그래서 최고의 제품으로 오늘도 몽골 리더님들 화이팅 하시는 하루 되시길 바라겠습니다. 감사합니다. өнөөдөр ч гэсэн та бүхнийг Монгол ажиллаж байгаа бүх захирлуудаа цавтай хүмүүстэй хичээн бүлээн ажиллахыг хүсээд лекц ингээд тусгая. Баярлалаа.